Ямар ч байсан яваад ирчлээ. Hello нэзүүдаа. За би сайн яваад Стамбул дээр ирлээ. 9 цагийн нислэг эсвэл үү? Тийм ээ 9 цаг 30 минутын нислэг яанаа л гэдээсэн чинь тэгэл бүр ирлээ. Тэг хүний хийдгүй юм байгаа биш гэдэг шиг. Би яг хөө тэгээд өмнө ингэж удаан нисж үзээгүй болохоор яана гэж бодоод исэн. Тэгэл чухам амир кино минут хатаал. Тэгсэн чинь унтаал, сэрэл, идэл, унтаал тэгэл ирчлээ. Тэгээд хөл жоохон чилсэн. Бусдаар нэг асуудалгүй сайхан яваад ирлээ. 2 цагийн дараа нислэг нь бас нэг 2 цаг 30 минутын нислэг. Airport дээр нэм сургуулаас маань тавьсан гэсэн. Иси Малта гэж бичиг бариад зогсож байна гэсэн байсан. Тэгээд Малтад очиод уулзъя. Airport нь ямар том юм бэ? Бүр дуу түрээсэлж болт юм биш дотроо. Ямар ч байсан яваад ирчлээ. Бид кампус дээр ирчлээ. Эний хаартаа энэ голын хэсэг нь ямар юм гоё амьд орчин бэ. Go up to the second floor, you're going to end up on a terrace. Wow, the big thing. Okay. Нэзүүдээ явцгаая. За би та хэд хэр төвхөнснөө харуулъя. Сая гарч юм мэдээд ганц 2 хэрэгтэй юмнуудаа дэлгүүрээс аваад тэгээд сайхан замынхаа тоос шорооноос салчгаад байж байна. Үүднээсээ орж ирээд эндээ юм ортой, хажуудаа юм жижиг юутай, төмпөшгтэй. Тэгээд дэшилснээ. Оо, би энэ төврийг одоо арчсан. Энэ дээр нэрээ ойр зүрийн төвөр юм байна. Тэгээд хичээлийн ширээ. Энд нэг жижиг тавирууд дундын гал тагаатай юм билэ. Тэгээд энд нэг юм 5 нүд тавьсан байсан. Тэгээд энэ товцны шүгэ. Тэгээд чамдаамнаас юмнуудаа бүгдийн сайхан суллаад барилуулаад тавьцгаачихлаа. За энэ болохоор угаалгын өрөө. Эндээ нэг юм жижиг толтой авчирсан скин гэрүүдэд тавьчихлаа. Тэгээд энд шүршүүр дайжгүй байна уу? Тэгээ би ер нь бол нэг тийм өндөр хүлээлттэй байгаагүй. Яагаад тэгэхээр эн чинь одоо кампус шүү. Тэгээ доором тий нэг тийм цочт бодол модал биш юм чинь. За тэгээ маргааш бүтэнсээ хичээл маань нэгтгэхээс эхэлнэ. Тэгээ би ирэхээс өмнө төвшин дотох шалгалт өгсөн байхгүй юу? Тэгээ тэрний маань хариу маргааш гараад нэгтгэхээс нөгөө нэг ямар ангид суух вэ гэдэг хичээлийн хуваар маань маргааш ирнэ гэсэн. За одоо тэгээд скин кэрээ сайхан хийчихэд амрыг да. Маргааш уулзъя. Me too. 2 дахь өдөр сайхан амарлаа. Тэгээ босоод нүрээ будаад үсгэдгийн анслаад гарахад бэлэн болцсон. Тэгээ миний өнөөдрийн план юу вэ гэхлээр одоо ямарсан гарч юм авч идэ. Энэ доор нэг юм гоё юу байсан? Юм жимс жуус болгодог газар байсан. Тэгээ тэндээс гоё жуус авч угаад ямар нэг идэх юм болж идэ. Сэндвич ч юм уу те. Тэгээд миний өнөөдрийн план юу бэ гэхлээр ямар ч гэсэн маргааш сургууль руугаа явах учраас эхлээд автобусны карт олж авъя. Тэгээ сургууль руугаа ер нь явж үзтээ юм уу? Маргааш мэдхгүй явж мавж хоцорч моцрох вэ гэж бодлоо. Тэгээд ажгүй кофе шоп болчвол жоохон эдит хийж сууя гэж бодож байна. Тэгээ жим. Тийм. Доором дээр жим байд юм байна уу? Сургууль дээр жим байд юм байна уу гэдгийг олж мэдээд бүртгүүлцгээе. Энэ миний ор штэ. Тэнгүүд яг орны хүлд залгуур байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө шааржаас авчирсан лаг урт энэ USB маань аминд орж байна. Тэгээ одоо жишээ нь эндээс залгацсан. Тэгээд энэ хувиргагчтай шаарж авах ус. Тэгээд
USB маань явлаа. Тэг ингээ орлоо очичдаг. Монголд би ингэж ашигладаг. Тэгэнгүүт энийг хумлаа. Тэгэд энэ нь болохоор ингээ 2 3 байдаг байхгүй юу? Тэгэл энийг нь пад гэж хийгээл ийм болчихно. Миний хичээлээ хуваар ирсэн байна. Шалгалтын хариу ирсэн байна. Ямар нартай газар суучлаа би. Би энийг идчихэд тухтай харах юм байна. Сүүдэрт. Тэгвэл яар нар яг над дээр тусах нэ. Зя би ямар ч байсан нөгөө жим рүүгээ ороод танилцсан. Нөгөө кампус дээр тэгээ сургууль дээр нэг жим байгаа хгүй. Тэгээд ямар ч гэсэн хоёулыг харьцуулж харж байгаа дайлын бүртгүүлье гэж бодлоо. Одоо болохоор автобусны карт авах чинь. Автобусны картны ганц 2 хон л яг стейшнүүд дээр зардсан юм байна. Тэр болохоор яг нэг юм 7 хоногийн сарын unlimited гэдэг нэг авчвал арай хямдхан байдаг пасс нь байгаа байхгүй юу. Тэгээд өнөөдөр бас нэг хийх юм байхгүй болохоор тийшээ очиж аваад тэгээд тэр хавьдаа кофе шоп болж жоохон эдит хийж сууя гэж бодлоо. Үе энэ мэдцэг юм уу? Би энийг ингэж инний юу гэж бодсон шүү дээ. Тусны буудлын ёо. Принт гэж бодсон чинь цэцэг байх үед. Тийм ээ зүда. Би нөгөө тиктэй авах юм оллоо. 7 хоног unlimited нь $27 гинэ. Энд ингээ гараад ирсэн. Quindi 13 a 14 16. Ойрхон даалай эсвэл бич байгаа юм шиг байна. Маш их бикинитэй шалдаг хүмүүс маш их явж байна. Энэ хартаа нэцота. Вау. Ямар гоё. Ямар ч гэсэн сургууль дээр яриад байршлыг нь харчихлаа. Даран. Ийм матча, strawberry матча. Би нэг мэдсэн жоохон 3 цаг суусан юм шүү. Тэгээд эдит маань нэлээдээ жуудагдсан. Тэгээд iPad-ний маань цэнийг дуусчлаа. Тийм учраас аргагүй ихэнд дуусгалаа. Эний хатаараа. Кино. Вау. Юм баярлалаа. Ер нь л ингэ сургуулаасаа баг айлч зүг рүү заяа нэг 500 юм уу 700 м алхаал нэг иймэрхүү синтэй. Энд нөө Малтагийн Хилтон юм байна. Тэгээ ингээд битүү хувийн завнууд. Оёма. Би энд амар нийттэй газар орж ирээ суусан байна. Меню нь амар их юм гифтэй заяа. Пицца л гардаг юм байна л та. Тэгээ би одоо яг бүтэн пицца ганцаараа барах хэсэг мэдэхгүй байна. Oh my god. Энэ меню хийсэн хүн яг нэг юм төвшөө вайптай хүн байна. Автобусанд суухдаа гараа өрөхгүй бол автобус зогсдгүй юм байна. Автобуснаас буухдаа бариулан дээр нөгөө стоп гэд товчлоор байдаг штэ. Тэрийг дарахгүй бол бас зогсдгүй юм байна. Ийм юм хийн гэж бодож гарсан ажлууд маань бүгд дэвгүй. Тэгээд одоо кампус дээрээ ирж байна. Би таадаг кампус харуулах уу? За энэ кампус руу ордог хэсэг. Нөгөө нэг
голын хэсэгт яг хөл бөмбөг гарч байгаа юм байна шүү дээ. За энэ болохоор галт тоогоо. Ойлголоо. Ингээ хөрөгчүүд болон энэ артын нөгөө шүүгэнүүд шүү дээ. Энэ дээр өрөөнүүдийн дугаарыг бичсэн байдаг юм байна. Тэгэхээр өөрийнхөө юмыг аваад дугаартынхаа хөрөгч дугаарынхаа шүүгэнүүд рүү хийгээд тэгээд тэр ил байгаа юмнууд болохоор ширэд юм байна. Тэгээд энэ ширээн дээр байгаа галт тоогооны хэрэгслүүдийг ашиглаж боолох юм байна гэж би ойлголоо. Ширэд гэж бичсэн байна. Галт тоогоо ойлгосон болохоор жоохон хүнс цуглуулъя. өдрийн дараа ирнэ тий. Тийм байна уу 7 сарын 2 гэхээр. Тийм. Тэгээ одоо би магашнаас ингээ бодно. Өнөөдөр оруулж байгаа. Йоо. Бодоод тийм өдөр ирнэ. Энэ ингээд энти. Тэгээ ингээд тэгээ машинтаа тасаж явна. Яа тэрчэн юм уу? Тийм үнэлцнэ. Яа саллаа шүү. Яа. Ти ихсэн санжин уу? Хичээлийн ихний өдөр. Мастрай. Нүд нэгдэхгүй байх юм. Мастрай. Доклад хий. Hello. Тийм ээ, өмнөх өдрүүд бол юу байсан бэ? Амралтын өдрүүд байсан байна. Өнөөдөр яалтчгүй кампус маань гожигнож байна. Окей. За сургууль дээр өнөөдөр бичлэг хийж үнэхээр чадсангүй. Эхний өдөр болохоор ямар ч хичээл манд дуусчихлаа. Одоо кампус руу очиж юм хийж идэе. Тэгээд жим руу явъя. За жим руу очиж гэж байна. Хин нөгөө ирсэн өдрөө жим руу орж харсан шүү дээ. Тэгээд би төлбөртэй мэн гэж бодсохгүй юу. Гэсэн чи яг энэ кампуста амьдардаг оюутнуудад болгон нөгөө байдаг юм байна. Тэгсэн 9-өөс орой 5-ын орно. Тэгээд 9-өөс 5-ын орно хангалттай юм. Явыг байхгүй чихнээсээ өөдөж шиг байна. 9-ийн нэг юм хар хөмсөгийн муус хормосны нэг бодог байсан. Тэгээ би тэрнгүүр сая Миний сахал угаасаа энэ талаараа жоох ургацсан гэсэн. Тэгээд бүр ургуулал ийм болох юм байна гэж бодоод.
Гайгүй болоод байгаа юм шиг. За энэ бол миний дөрөвт өдөр микрофон маань царгаад аягүй чимээтэй байгаа учраас voice over уншия гэж бодлоо. Тэгээ би энд яг нөгөө хичээлийнхаа 2 дахь өдрөө дуусгачаад сургалтынхаа талаар сургуулийнхаа талаар яриад сууж байснаа санаж байна. Тэгээд би ирэхээс өмнө шалгалт өгөөд advanced буюу C1 ангид сурахаар болсон general english. Тэгээд англи хэлээ ямар төвшөнд сайжруулъя гэж зорж байгаагаас шалтгаалаад general english, IELTS 30 нэмэх, 50 нэмэх гээд янз бүрийн ангиуд байдаг юм бэлээ. Тэгээд хичээл нь группээр ордог 6-аас 8 хүүхэдтэй. Тэгээд general english сурж байгаа тохиолдолд нэмээд нөгөө үндсэн ангиасаа гадна special focus class авч болдог юм бэлээ. Онцгойлон анхаарах ямар ур чадвар байна вэ? Бизнесийн англи хэл байж болно, ярианы, бичгийн ур чадвар гэдээ юугаа илүү сайжруулмаар байна. Тэр ур чадвар дээр нэмэлт анги авч болдог юм бэлээ. Тэгээ би анх очихтай болохоор групп хичээл гэхээр уг ганцаараа анги байвал илүү үр дүнтэй байх юм болов уу гэд эргэлзээд байсан. Тэгсэн чинь одоо 2 дахь өдрийнхөө дараанаас групп хичээл үнэхээр сонирхолтой байна гэдгийг ойлгосон. Надаас гадна тэгээ 7-8 өөр орны хүүхдүүд нас өөр, соёл өөр, амьдралын хэв маяг өөр. Тэгээ тэгсэн хэрнээ ингээд хичээлийнхаа сэдвийн дагав би биентэйгээ солилцож байгаа тэр мэдээллүүд аюул сонирхолтой. Үндсэн яг англи хэл сурна гэдэг зорилгоогоо хажуугаар ингээд аюул олон соёл, олон зүйлийг таньж мэдсэн аюул сонирхолтой өдрүүд өнгөрсөн миний хувьд. Тэгээ хичээлийн маань ном бас National Geographic-ийн Life гэдэг номноос ордог. Тэгээ энэ номны агуулга өөрөө аюул супер санагдсан надад. Тэгээ яг юм англи хэл сурахаас гадна яг энэ орны соёл юм уу? Энэ спорт, энэ хоол ийм үүсэл гаралтай юм уу гэх мэтлийн юм танин мэдхүйн талтай байсан учраас надад агуулга нь үнэхээр таалагдсан. Тэгээ сургууль маань EC гэдэг аккаунт нээж өгдөг. Тэр аккаунт дээр үндсэн яг энэ групп хичээлээсээ гадна англи хэл бие дааж сурах боломжтой маш олон онлайн материалууд дээр нь байдаг. Бүх төвшний, бүх скиллийн материалууд байсан. IELTS-д бэлтгэх материалууд хүртэл байсан. Сургалтаа дуусгаад сургуулаа төгссөний дараа 3 сарын хугацаанд ашиглаж болох юм билээ. Тэр нь таалагдсан. Сургуулийн маань бас нэг гоё юм нь үндсэн хичээллээсээ гадна leisure програм буюу чөлөөтэй цагаараа хийх боломжтой юм хөтөлбөрүүд гаргацдаг. Тэр нь төлбөртэй, бүртгүүлээд хөтөлбөртэй хамрагддаг. Тэгээ арлын аяллууд, спортын хөтөлбөр гэдэг янз бүрийн гоё хөтөлбөрүүд байсан. Тэгээ би өдөр болгон бараг нэг хөтөлбөрт хамрагдсан. Тэгээ тэр хөтөлбөрүүдээс аюу олон гоё танилуудтай болсон. Үеийн хинтэйгээ маш их hangout хийсэн. Тэгээ дээр нь бүр нэг арлын аяллаар би 70 эдтэй солонгос эмэгтэйтэй танилцсан. Тэгээ бид хоёрын яриа бүр маш их нийлдэг. За амар би нэг ойлголцож хөтлөө нийлсэн. Тэгээд тэр эмэгтэй англиар маш боломжтой ярьдаг. Би энэ маш гоё чирэг. Тэгээд далайн хэрэг дээр зэрэгцээ хөвтчихсэн ингээд далаараа гүүж ороод сэлж байгаа байхгүй. Тэгээд намайг хамт сэлийгээд дуудаад сэлж чадахгүй гэд хэлсэн чинь намайг shame on you гэж хэлсэн гэ бодтоо. Тэгээд тэр эмэгтэй надад ямар нэг амьдралын зөвлөгөөгөө сургамжтай хэлээгүй хэрнээ зүгээр байгаараа надад маш их зүйлийг ойлгуулж үлгэрлсэн. Тэг би яг 70-д настайдаа яг энэ эмэгтэй шиг л баймаар байна гэдэг мэдрэмж танасаа төрсөн. Тэг сүүлийн үед надад яг нэг юм яна юу гоч хүрлээдэ гэдэг мэдрэмж ингээд дотор төрөөд байгаад исэн гэх юм уу. Тэгээд яг Малтад очиод надад яг зөвхөн англи хэл сурах гэхийн хажуугаар айгүй олон хүмүүстэй танилцаж олон зүйлийг таньж мэдсэний үндсэнд яг хүнийг ер нь яг юм насан биш яг хөшөрлөөдөө гэдэг бодол нь л яг өөрийг нь хориглдог, хоош татдаг юм байна гэдгийг амар их ойлгосон. Тэгээд яг 40-эдтэй, 50-эдтэй, 70-эдтэй хүмүүстэй уулзаж танилцаж айгүй олон гоё зүйлийг мэдэж авсан. Тэгээд энэ бол миний энэ аялын хамгийн хайлайт хэсгүүд байлаа. Яг энэ хаваар явахаар амар гоё шууд уурддаг юм. Би одоо ингээд амар харцангуу тасцсан автобусны буудлын автобусанд суух муухай нэг асуудалгүй болсон. Гэтэл нөгөө зам хөндлөн гарахтаа дандаа нөгөө эсрэг зүг рүүгээ Монголд байгаа юм шиг эсрэг зүг рүүгээ харсаар байгаа таардаг. Тэгээд нөгөө ирснээс хойш миний анхны баг ингээд сургууль доорм хоёроос өөр газар руу явж үтсэж байгаа өдрөхгүй юу. Тэгээ айгуу догтлоод байна. Малта идэж ижигхэн ч гэсэн яг үзэх юм их байна, харах юм их байна гэж бодохоор айгуу их догтлж байна. Хашаал алхам гэдэг энэ цэцэгнүүд заавар ёо. Тэр хөргөө. Population in Malta tops 600,000. Хний хот дээр ирчихсэн. 3 хотын аялал гэсэн шүү дээ. Малтад зүгээр л гудамжнууд нь
орон сууц юм шиг барилгууд тэрний хаалганууд нь ямар үзэсгэлэнтэй юм бэ? Crazy. Oh, it was 2 years ago. You were much younger. Yeah. My hair is different. Yes. I can see nice. Say hi. Очсон нөгөө гурвахтай аялал маань айгу гоё байсан. Тэгээд хамгийн хөөрхөн өчигдрийнхээ аяллаас найзуудтай болсон. Амар хөөрхөн найзуудтай болсон. Шөөдрийн нэг влог гэдэг чинь нөгөө өнгө таадаг нэг вебсайт руу орж байгаа тоглолтод тэрийг би тэрэдэд зааж өгөө. Тэгээд бүр шөнийн нэг хүртэл тоглоод за. Донцсон дахиад тоглоё. This one pretty. Кампус дээр анх удаа хувцас угааж үзлээ. Угаачихлаа юм да. Хөө хийсэн байхгүй. Ганцаараа бичлэг сайн сонир мэдээ. Яаж мяа яваад 4-5 онцож байгаа юм. Тэгээ би одоогоор бол орон дээр унтаагүй дандаа бүүдэн дээр унтаад байгаа. Орон дээр ганцаар унтахаар сонир санагдаад. Энэ 3 хоногт би ерөөсөө гэрт хоол хийгээгүй. Нэг тийм сонир хоол хийгээд ганцаараа идэх хэрэг юм сонир байгаад тийм. Нэг хоол хий да. Би тэгтээ нэг тийм амар том хүн хоол хиймээргүй байна. Тэгээ сониноос нэг би нөгөө жим тэгээ нөгөө кроссфит центр таслаад байгаа болохоор зөв өөрөө аюу тийм билүүгээд гэртээ хийдэг юмтай болт юм билүүгээд тэгээ нэг аппликейшн байсан аахгүй юу. Өдөрт ерөөсө 4 даалгавар биелүүлдэг. Би тэр аппликейшн ихлэ үнгүүн баг гэж бодоод зөв сонирхоод идчихье гэсэн чинь сараар авчтیں۔ Тэгээ сарын $19 заяа андуураад авцсан би. Эхний өдрийнхэн даалгавар нь болохоор 15 минут алхах. Тэгээ 5 минутын бясалгал байсан. Тийм. Ороо гоё янзлах. Тэгээ тэр гурвуулангийн биелүүлсэн. Өнөөдрийн даалгавар болохоор 10 минутын сонголт хийх байсан. Тэгээ би нэг YouTube-ээс сонголтын 10 минутын бичлэг болоод тэрийг нэг хийсэн. Тэгээд 20 минут нэг юм ямар ч хамаагүй юм унших гэжсэн. Ийм рап дөрөв хэрэглэгчийн гарын явлага гэдэг ном 20 минут уншлаа. Одоо машины заавар л юм да. Тэгээд мэдхгүй зарим нэг юм ер нь бол бэлээ. 3 дахь даалгавар нь гэрээс хэвэрлэх байсан. Тэгээд ингээ өдөрт ер нь 3 даалгавар. Тэгээд 4 дахь даалгавар нь болохоор яг тэр нөгөө аппликейшнээр гарч ирж байгаа тэр юм унших гэдэг. Тэгээд хүний анхаарал төвлөрөл юу юм уу гэдэг. Тэгээд би чи ер нь нэг ADHD байхгүй юу? Амар амархан юм мартдаг гэсэн нэг юм хийх гэж явж байгаа шал өөр юм хийгээ явцдаг. Тэгээд ер нь ингээд нэг юм эхлүүлчихэд тэрийг ерөөсөө дандаа дуусахгүй хайчаад идэг болцсон. Ямар ч сан тэр апыг нэг сар хэрэглээд үзье л гэж бодож байна. Ийм бололоо. Өндөг зайц бодаа. Тэгээд дээр нь жоохон юм галан байцсан. Mas ele é tipo assim, ele é um... За би тэгээ нарны нарны тосоо хөлтлэн цацаад гараад ирлээ. Тэгээ миний
Look нэг иймэрхүү. За бид ихнийхээ газараа ирсэн. Тэгээд өнөөдрийн аялал болохоор сонирхолтой юм нь нүуний мэрэгжлийн зурагчин хост хийж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь Малтагийн энэ арлууд гоё газруудын хамгийн ийм инстаграмабл гоё спотууд тийм хүн нэг их очдоггүй ч юм уу те. Тиймэрхүү спотуудыг санал болгож байгаа гэдгээрээ онцлог юм байна. Oh wow. Nächste Jahrta. Энд бүр хитэн чинь гэрэн байгаа. Малта map дээр яг нэг юм загас шиг хэлбэртэй харагддаг гинэ дээрээсээ. Эндээс цаашаа яг нөгөө загасны сүүл нь хэлдэг гэд бид хэд дээрээс нь хараад зогсож байна. Бид одоо нөгөө Papaya Village гэдэг тэнд энд ирсэн байна. Энэ болохоор 1980 онд Papaya гэдэг нөгөө киноны зураг авалтыг хийх гэж бүр зориулж барьсан гинэ. Нүдэн дээр нааш ингээд ийм тав дугуй байснаа. Ингээд орчих юм аа. Гайхалтай. За би өнөөдөр бас нөө сургуулийнхаа хөтөлбөрөөр Blue Lagoon гэдэг газар ирсэн байна. Ус нь бүр ямар тунгалаг юм бэ. Тэгэд яг одоо сэлж чадахгүй дэ харамсаад зүгээр л ингэ сууж байна. Тэгээд би яг энэ аяллаас үедээ яг хоёр юм үртэ амлчаад байж байна. Нэгт сэлж сурна, хоёрт төвшөлтөө дахиад хамт дахиж ирнэ. Малта, Итали, ер нь Европын айлмаг орно. Миний үсч ямар арцгаар юм бэ? Өнөөдөр нөгөө сургуулийнхаа арлын аялал яваад тэгээд юм хоёр амар хөөрхөн найзтай болсон. Нэг нь Швейцар, нөгөөх нь Бразил. Тэгээд нөгөө хоёртой хамт дэлгүүр хэсэж байна.
Өдөр хичээлтэй үедээ бид хичээлээ таарчаад миний хийх дуртай юм бол зүгээр алхах. Энэ сайгаа олон хүмүүс ингэж эрэг дагуу гүйдэг. Тэр нь амар гоё харагддаг. Би нэг бушиж үзсэн. Гэхдээ яг ийм халуунд энэ юм таахгүй ч. Энэ бол миний хийж чадах юм биш юм байлээ. Би халуунд гүйж чадах хүн биш юм байлээ. Энэ вью нь бүр алж байна. Тэгсэн чинь тэнд ийм спорт байна. Йоо. Вау. За тэгээд Малтад очих газар руу алхах гээд 5 минут байсан байлаа гэж бодоход нэг иймэрхүү өгсөөр замаар алхнаа. So 5 минут is not 5 minutes. Шүний биш өглөөний 5 цаг болж байгаа байхгүй юу? Тэгээ би сая ингээд зогсож байгаад би өглөөний 5 цагт юу хийгээд байна гэд гинт бодоод тэгээд эсэг явснаас хойш ер нь нойр багаар мууцаргаад одоо ер нь бол баг өглөө өөр мөр өнгөрөнгүүтлээ дандаа 10 гэж унтаад байгаа байхгүй юу? Би ингээд шөнө өөдхөрөө гэр сэвэрлээд тэгээ одоо жишээ нь би шөнийн 5 цагт гамбан зөнгөлөө зогсож байна. Тосоор өнгөлөөр гамбан амар гоё болдог байхгүй юу? Тэгээ эсвэл намайг ганцаараа байхдаа ч гэсэндээ бичлэг хийж байгаарай гэсэн болохоор энийг хийх юм уу гэж санаад. Та тэгээ модон гамбанцыг угаачаад гоё өнгөлөх юм бол нас нь урцсан юм уу? Тэгээд бактери үүсгэн багасаад давхар нь хатаа цуурж мурдэн штэ. Тийм юм гайгүй гэсэн. Тэгээ энэ надад одоо ингэ өнгөлөхөр юм гоё болчихсон. Дүү инээдтэй санагдаж бичлэг хийсэн юм. 5 цагт ингээд гамбан өнгөлөж осчод хүн байгуу дөө гэж. Өнөө гамбанцаас угаахта дан усаар эсвэл савнгаар угаахаас илүүтэйгээр дээр ингээд давс цацж хагаад гараараа өрөх юм бол нөгөө хоригдлогдсон тэр нөгөө одоо жимс ногооны жижигхэн хэсэг махны хэсгүүд нь айгуун сайн ялдаад дээр нь давс чинь нөгөө ариусгууж одоо нөгөө бактери үүсгээс сэргийлдэг байхгүй давс. Тийм болохоор одоо дарчилсан үнсийг дандаа ингээд давстаа хамт хийдэж штеп. Тэгээ таад гамзаа ер нь давсаар ууж байгаа байсан юм. Let's go.
feel pain, no. It's the best way to go. 100 meters. That is great. 100 meters. I can't dive anymore. I used to when I was a boy. Very good. I used to scare people because I used to stay down there like. Амар жижиг гэнэ. Вау. Хойно найзуудаа. За миний 2 дахь 7 хоног, сүүлийн 7 хоног маань эхэлцээ явж гин. Тэгээд амар хурдан юм аа. Би эрэхтэй. Яаж 2 7 хоног ухааны юм бодоодсэн ч одоо ингээл өнөөдөр эмгийн зур өнгөрсөн байна. Өнөөдөр одоо шүн 9 болох чинь 8 өнгөрч чинь. Тэгээд би 9:30-аас нөгөө нэг сургуулийнхаа активитинуудын нэг падл теннис руу явах гэж байна. Би өгөөний йоганы анги авъя гэж бодсон боловч даанч миний хичээлийн цагтаа давхцаад тэгээ маргааш өгөн яг 1 цаг байгаа. Яг 5 дахьад 1 цаг байгаа. Гэхдээ би хагас санд өглөөрт бүр 6-аас нисэх учраас арай амжихгүй байх гэж бодоод байна. Тэгээд сургууль дээрээ авч байгаа активитинуудаас ганц спортын активитийн энэ болох нэ. За тэгээ хамт явцгаая. Хай найзуудаа. За өнөөдөр бол 4 дахь өдөр. Тэгээд би хагас сарын өглөөрт бараг шөнө явна. Шөнийн 3-аас гараад эслэг маань өглөө 6. Тэгээд Малтаг enjoy хийх өнөөдөр маргааш гэсэн 2 өдөр байна. Хичээл маань дуусч байгаа учраас exit test өгнө. Тэгээд эрэхтэй бас яг төвшин тогтоох шалгалт өгсөн. Тэгээд тэрнээсээ хэр агсан байна гэдгээ зөвхөн хувьдаа харах зорилготой. Тэгээд өнөөдөр хичээлдээ суучаад хичээлээ тарсныхаа дараа тэрийгэ өгөөд одоо галтгооноос яхан хөрөгчөнд юу вэ? Тэрийг хараад явах байгаа учраас хөрөгчөө шавхъя гэж бодож байна. Тэгээд өнөөдөр орой хотын аялалтай шөнийн 6:20-оос тэгээд тэр бас гоё байна бах гэж бодож байна. Өчигдрийн падл теннистэй нийтдээ байсан шүү дээ. Йоо. Би тэрийг нөгөө пиклбол гэж андуураад ихэндээ. Тэгээд би падл теннисээр тоглож үзээгүй болохоор нэг сонирхолтой байсан. Хоёрт цөөхүүлээ байсан. Надтай нийлээд дөрвөлх нэ. Тэгээд уг нь бол нэг 10 хэдэн хүмүүс тогтмол байнга явдаг гэсэндээ өчигдөр манай гайд яг оюутнуудад юу басныг мэдэхгүй байна. Хэдүүлээ өнөөдөр дөрвөлх яах юм байна гэд. Тэгээ хамгийн нийтэд бид 3 турк эмэгтэй заяа. Тэгээ бид дөрвөлээ 4 мэдгүй анх удаа тоглох гэж ирсэн хүмүүс ээж таарсан. Тэгээд одоо юун дөрөв юун тоглох зүгээр л нөө сеттэй давуулж бөмбөгөө би энэ руугаа зөксөөр галтаарсан. Гэтэ амар нийттэйсэн. Тэгээ одоо тэр чинь ингээд газар ойлгоод цохиж воли хийж болно. Эсвэл нөгөө нэг юм хүрээлээд нэг юм шилэн хан байгаа байхгүй юу? Тэр хандаа ойлгуулад газар буухаас өмнө цохиж болдог юм байна л да. Дөрөв нь бол тэгээд бид дөрөвч тэр дөрөв үнэхээр хамаагүй байсан. Тэгэл зөв давуулж лайвал нөө газар 2 байна уу, хэд байна уу хамаагүй тэгэл тэгж тоглосон. Тэр амар фан байсан. Oh my god. Миний гарыг хардаа нээзуудаа. Би бүр өөрийгөө яагаад тийм тэнийг юм хийсэн юм болоо гэд одоогоор гайхаад байгаа юм. Би ч бүр ингэ нарны тосноос салдаггүй хүн шүү дээ. Тэгээ би нөгөө хагасанд нэг ром явчаад ирсэн дээ. Тэгэхдээ нарны тос түрээгүй гарцсан байдیں۔ Тэгээ тэрийгээж мартцсан. Зөв өдөржингөө таваргаж гүүж мүүжтэй колесиум харснаа. Oh nice next гэж мэгж гүүж явж яснаа. Оройн нь нислэг рүүгээ явах замдаа гараа анзаардیں۔ Анзаардیں би сайндаа ингээд хорсоодсан аахгүй. Тэгээ тэр уусаа блогт орох байхаа. Тэгээ ингээд чимчигнээд хорсоод юу вэ гэд ингээд подвалкаас өхөө харсан чинь. Тэгээ нэг юм бор хүүхэрл болцсон байна да одоогоор. Энтлэгээр бүр гэдэг юм жигэтхэн бүгд бор олчвол асуудал байгаа байхгүй юу. Тэгээ яг нэг юм хэсэгчилж те ийм болохоор миний жоохон икийг хөдөлгөөд байна. Тэгээ миний хүл бас тийм за яг нөгөө сандалныхаа ормоор цагаан бор гэд нэг юм зебра шиг юм байна. За яах вэ? Ром явсан маань үнэхээр супер байсан болохоор энэ баг миний ром явсны баталгаа өөртөө тэгж бодоод байгаа юм хайш. Тэг хэрвээ ирэхээр сонирхож байгаа хүмүүс байх юм бол би яг хэрвээ боломжтой бол 2-7 хоногоос дээш хугацаагаар ирвэл илүү супер юм байна гэж бодлоо. Тэгээ манай ангийнхан жишээ нь саяхан нэг шинэ хүүхдүүд ирсэн байхгүй юу? Өмнөх 7 ангийнхан маань төгсөө явцсан. Тэгэнгүүт шинэ хүүхдүүд маань нэг Япон, нэг Солонгос байгаа. Тэр хоёр бүр 10 сар хүртэл байна гэсэн.
10 сар. Одоо ч 6 сар гэхээр пүү 3 сар юм уу? Бараг 4 сар. Энд бол ер нь хөвчлэн 3 сараар тэгээ багадаа 1 сараар Европоос оюутнууд айгүй их ирдэг юм байна. За сайхан усанд орчихлоо. Талах. За гарч талах авъя. Биш нэг бэйгэл ч юм уу олон ширхэгтэй талах биш. Аха. Thank you. Эксрүүлчээ 2 өндөг. Hey, good afternoon. За нөгөө шапшуука маань ингэж харагдаж байна. Түрүүний авсан талах. Let's go. Say no. Say явж. Энд хичээлээ явах гад хоолоо хийж идээд байж байна. Тий ээж би одоо галтайгаа харуулах уу? Ингээд ийм галтайгаатай дундаа хувааж хэргэлдэг. Эндээ юм хөрөөгч өдөртэй. Тэгэл хоолоо игээл өөртөө юмудаа цэвэрлээл, өөртөө хоол хийх хүнсээ аваад. Ер нь л хоошоор идэв байрлаа. Өнөөдөр өдөр бэжсэн чи хадам мэд залгаад тэгээд юу агаад хоошоор хийнэ чи хүрээд ирээ гэд тэгээ би одоо аав ээж хоёроо хоошоор идэх явж. Тэгээд ярьжсэн чи цаанаас аав эхнэрийг авахгүй тоол хийж өгье доо гэд инээгээдсэн. Тэгээ би аймаг гоё яг хоошоор идвэр санагдчихсан байхгүй юу. Тэгээд одоо очиж хоошоор идэх гээд хөдлөөд явж байна. Эсвэл өчигдөр Ром орсон баха. Тэгээд эсвэл Ромд байж хахад Монголд нөгөө орой болсон. Би нөгөө мейжрийн тоглолтуудаа шүн үзээд эсвэл буцаад юун дээр Малта дээр ирэхэд яг тоглолт дуусч таарад. Тэгээ бид хоёр зэрэг унтсан байд юм аа. Damage their delicate endothelial lining, restricting blood flow. These vascular effects lead to thickening of blood vessel walls and enhance blood platelet stickiness. Дууцсан такси маань шал өөр газар зогссон. За би найзуудаа энэ танилцсан 3 найзтайгаа хамт Медина гэж хотод ирсэн байна. Ер нь бол хот гэхээсээ илүү юм silent зөөр юм турист спот болсон газар юм байна. Би шумууланд бариулах нэ. Жоох эртэрдэг байж гэж би харамсаж байна. Тэгээд харанхуй болцсон болохоор нэг иймэрхүү харагдаж байна. Яг нар жаргах үеэр энэ гоё шаргал те бэж барилгууд дээр нар жаргаж байгаа өнгө тусаад амар гоё харагдах баха гэж төсөөлж байна. Maybe this because I have one discount. What do you think? I think this one is cute too. Cheers. Is it keychain? Oh. Toys? Yes, toy. Yeah, very cool. And bottle to drink everywhere. I like it. I like it. Drink water. I can drink alcohol in the school. In the school. Ni бүхэн юм би. Би ингэ дандаа мууртай мараадтай болсон юм бах та. You can. Try it again. Би бараад нөтөр дэ тав камерныхаа. И чи нэг зааж өгсөн юм дэцтэй. Oh, that's great. Карамерц.
Цэний сетапыг дурсаж үзэж байна. Ойнхоо болж шүү. Тэгэж сурж байгаа юм чи харахгүй. Чи юм гэртээ вилтэй болооч. Вилтэй болно юм. Гой стресстэй л тэ жоохон ядраад бүр стресстэй шүү. Баах машин барьж өсдөг тийм машин. Яа. За би шинэ бизнес хийх хүслээ. Гэртээ ингээд PC угсраад ингээд манай гэрт ингээд PC-гээ ачираад тоглож байна. Ингэж үзье гэж бодсон байна. Kilos. Exercise often. Fries, French fries, smoke, cigarette, straw, Coke, Coca-Cola, drink, beverage, drink. Soft drinks. Impressive. Yes. Soft drink. Yes. You're good. No. Pizza. За бид энэ төгсөлтийн зургаад оруулах гэж байж байна. Энэ гэхдээ ингээд төгсөлт хэрнээ янз бүрийн хүмүүс. Жишээ нь манай ангиас ганцхан би л байгаа. Ягаад гэхээр нөгөө хугацаагаараа янз бүр учраас 7-8 сар хичээлүүд нь дуусах юм байлээ. Тэгээ одоогоор бол би энд ганцаараа байна. Энэ малгай амар инээдтэй юм. Ингэж өмсдөг юм болов уу? Нэг л надад санаа харагдаад байна. Сертификат авчлаа. Зураг авчлаа. Rooftop дээр дэвлэр дээр амар халуун аягүй хүнтэй байлаа. Яс нэг хэдэн зураг авчих. Hi, Governor. Should I take a picture? Thank you. Oh, sorry. Менежерда би олж чадлаа. За өнөөдөр бүр үнэхээр гоё өдөр байлаа. Малта дахь сүүлийн өдөр, сүүлийн хичээлдээ суучаад одоо нийт энэ өдөр төгсөж байгаа сургалтаа дуусгаж байгаа оюутнуудад төгсөлтийн сертификат өгөөд гоё Малтагийн хоолоор снекуудаар дайлуулад зураг хөргөө авахуулаад айгүй гоё исэн. Тэгээд би энэ айгүй олон танилууд айгүй олон гоё найзуудтай болсон. Тэр дундаа бүр яг нэг охинтой үнэхээр close болсон Швейцар охин. Тэгээд бид хоёрын сонирхол амир төстэй, аялж үзчихсэн орнууд төстэй, хамт рандалдаг дургүй юмнууд төстэй. Тэгээд тэр охинтойгоо уулзаад айгүй гоё сүмээр ороод уран зураг үзээд тэгээд хамт хоол идчихэд тэгээд сая саллаа. Өчигдөр орой нэг Медина гэдэг хот явсан да. Тэр хот руугаа дахиад явж гин. Ягаад тэгэхээр өчигдөр шөнө бүр яг хав харанхуу шөнө холцсон бахад утсан болохоор би яг гоёыг нь мэдэрч чадаагүй юм шиг санагдаад байна. Тэгээ одоо яг нар жаргахад нэг 30-40 минут байна. Тэгэхээр яг үдид бүр үнэхээр гоё харагдах байх гэж бодоод яг цаг байгаа юм чинь гэж одоо дахиад тийш явж байна. Иймэрхүү хэцүү замаар алхаж байна. Буруу газараа буучихсан юм шиг байна. Би яг нэг юм тал хээр алхаж байгаа юм шиг харагдаж байна. Гэтэ энэ хөргөн цэцгнүүдийг харлаа. Очих гээд байгаа газар маань тэнд ингэж харагдаж байна. Арай дээрцээ нэг юм ягууны замтай болж авлаа. Үгүй нар жаргах нэ. Ямар өксүр юм бэ? Оо. Тийм ээ найзуудаа би хийж чадлаа. Ирж чадлаа. Нөгөө нэг ууланд гараад амьсгатад идэг бичлэг шиг л байна ёо.
За надтай хөлсөө жоохон дараад дахиад нэг бичлэг хийцгээе. Чараа. За ямар ч үсэн ирээд амьсгаагаа дарчлаа. Тийм давагч зэрлэг түрээлэн нас айгуу гоё юм байна. Тийм 20 зэрэг авч. Хөлийнхөө уулыг эргэж залхалаа. Одоо юу яа да? Кампус руугаа явж ачаагаа багтлаа да. Надад нэр угаах хувцснууд байгаа. Яа та. Энэ амьдрал юм байна. Вау. За сайн нөгөө Мединагийн хотоосоо ирлээ. Тэгээд эренгүүтлээ өрөөгөө ямар ч гэсэн хүлээлгээд өгчлөө. Би нөгөө эрэхтэй депозит гээд нэг 100 евро байршуулсан. Тэгээд өрөөнийхөө юмнуудад те ар гамтай хандсан юм хомивлэгүү гэдгээ сайхан удалгаажуулаад депозитоо буцаагаад авчихлаа. 3-5 хоногт буцаагаад данс руу орно гэж байна. Тэгээд одоо болохоор юмнуудаа баглаа. Тэгээд тэрнээс өмнө хувцаа угаая. Надад одоо цэвэрхэн хувцас ганц байхгүй одоо нэг өмсөж байгаа энэ хоёр л юм. Энэ хоёроос бусд нь бүгд хэрэгтэй. Тэгэхээр энэ бол сайн хэрэг гэж би бодож байна. Ягаад тэгэхээр авчирсан бүх хувцаа өмссөн байна. Уаагаа татаад гараад ирэхээр хувцнуудаа ихэд сайхан баглахад хүртэл гоё нах гэж бодож байна. Баяртай кампус минь баяртай. I wanna take you out of your head.